Дэлхийн банкны санхүүжилтээр гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлийн төсөл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил зуучлах, үйлчилгээний зөвлөх бэлтгэх сургагч багшийн сургалтын хөтөлбөр, модуль 4, сэдэв 4-ийн 2, үнэлгээний арга хэрэгслүүд. За ярилцлагын арга. Ярилцлагын арга гэдэг нь тодорхой сэдвийн хүрээнд 2 болон түүнээс дээш хүн асуулт хариулт харилцан яриа хэлбэрээр мэдээлэл солилцох, ойлголтоо гүнзгийрүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх, асуудал шийдэх зорилготой оролцоонд суурилсан сургалтын арга юм а. Ярилцлагын аргыг сургалтанд үр дүнтэйгээр хэрэглэхийн тулд төлөвлөсөн үе шат бүрийг уялдаа холбоотой логик дарааллаар хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь бэлтгэл, гүйцэтгэл, дүгнэлтийн үе шатуудад хуваагдана. Ярилцлагын арга нь бэлтгэл үе шат, нээлттэй, хаалттай асуулт, гүйцэтгэх үе шат нь асуулт, хариулт, санал солилцоо, байр суурийн ялгаа, зөвшөлтсөл, дүгнэх үе шат нь гол санаа дүгнэлтүүдийг нэгтгэх. Бэлтгэл үе шатанд багш буюу сургагч нь ярилцлагын сэдвийг сургалтын зорилго, оролцогчдын онцлогт нийцүүлэн тодорхойлж, тухайн сэдвийг олон өнцгөөс авч үзэх боломжтой. Нээлттэй асуултуудыг бэлтгэнэ. Мөн оролцогчдыг сонгох, бүлэг бүрдүүлэх, ярилцлагын уур амьсгалыг эерэг итгэлтэй болгох нөхцөлийг бүрдүүлэх нь энэ үе шатны гол зорилт байдаг. Гүйцэтгэх үе шатанд багш ярилцлагыг удирдан чиглүүлж, оролцогчдын хариултыг анхааралтай сонсох, нэмэлт тодруулга тавих, хамт олонны дунд харилцан яриа өрнүүлэх замаар асуудлыг гүнзгийрүүлэн авч үзэхэд анхаарна. Энэ үед асуулт, хариулт, санал солилцоо, байр суурийн ялгаа, зөвшөлтсөл зэрэг харилцан ойлголтод суурилсан сэтгэлгээ хөгжих боломжийг олгоно. Харин дүгнэх үе шатанд ярилцлагын явцад гарсан гол санаа дүгнэлтүүдийг нэгтгэн, суралцагчдын оролцоог урамшуулан, хичээлийн агуулгатай холбон дүгнэлт хийх нь багшийн үүрэг байна. Энэ нь зөвхөн сэдвийн ойлголтыг баттгах төдийгүй суралцагчдын илэрхийлсэн үзэл бодлыг үнэлэх, сургалтын дараагийн шатанд холбох чухал суурь болдог. Иймд ярилцлагын арга нь 3 үе шатаар дамжин сургалтын гүнзгий оролцоонд суурилсан үйл явцыг бүрдүүлдэг бөгөөд багшийн нарийн төлөвлөлт, мэдрэмжтэй чиглүүлэлт, бүтээлч нэгтгэлд үндэслэдэг. За тестийн арга. Суралцагчдын мэдлэг, чадвар, хандлага, чадамжийг үнэлэх олон аргын нэг нь тестийн арга бөгөөд энэ нь боловсролын үнэлгээ судалгааны салбарт өргөн хэрэглэгддэг стандартчилсан объектив үнэлгээний хэрэгсэл юм а. За тест нь сургалтын үр дүнг хэмжих, суралцагчийн ахиц дэвшлийг үнэлэх, хэрэгцээг сургалтын төлөвлөлт хийх, мөн улс байгууллагын түвшний чанартай үнэлгээ хийхэд ашиглагддаг. Тестийн арга нь асуултыг оновчтой томьёолох, үнэлгээний шалгуур боловсруулах, шалгалтын сэтгэл зүйн нөхцөлийг хангасан байдлаар хэрэгжүүлэх зэргээр нарийн арга зүйгээр төлөвлөх шаардлагатай байдаг. Тестийн үндсэн ойлголт. Тестийн арга нь дараах үндсэн ойлголтод тулгуурладаг. Нэгт нь зорилго, юуг үнэлэх вэ? Мэдлэг, ойлголт, хэрэглээ, дүн шинжилгээ гэх мэт. Хоёрт нь хамрах хүрээ. Тест ямар сэдэв агуулгад суурилсан байх вэ? Гуравт нь асуултын төрөл. Нээлттэй эсвэл хаалттай хэлбэртэй юу? Дөрөвт нь хүндрэл ба ялгах чадвар. Тестийн асуулт суралцагчийг ялгах, ангилах чадвартай юу? Баталгаат чанар нь найдвартай хүчин төгөлдөр байна уу? Тестийн төрлүүд. Хаалттай тест, объектив тест суралцагчийн хариултыг урьдчилан тодорхойлсон хувилбараар шалгана. Үнэлгээний субъектив байдал бага, хурдан засагддаг, доорх дэд төрлүүдтэй. За нээлттэй тест, субъектив буюу бүтээлч тест. Суралцагч өөрийн мэдлэг дээр тулгуурлан хариулт бичдэг. Дүн шинжилгээ хийх, логик сэтгэх чадварыг илүү шалгана. За ач холбогдол нь